дугаар та бүхэндээ хүрж байна. Тэгээд өнөөдрийн би бит хоёр дөнгөж сая бас нэг эпизод нэгээ бас та бүхэнд татсан. Тэгээд та бүхэнд бас таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд бит хоёр одоо 2 дугаар эпизодоо одоо хийх гэж байна. Тэгээд харанхуу ийм засвар хийж байгаа, засал хийж байгаа аимшигтай өрөөнд дотор сууж байна. Хоёулахнаа аюу амар байна. Тэгээд бит хоёрыг одоо амар айж байна. Өөр шүү хэлвүтэй. Тэгээд номер 2 юу байна? Юмгүүдээ тэгэл ажиллаа хийгээл энэ 7 хоногийн Game of Thrones амар байлаа тий. Хөөе. Тэгтээ би Game Grey Worm-ыг нас орно гэж бодчихсан. Миний өхөн гэж бодож байсан хүмүүс ерөөсөө өхөөгүй. Тийм би болохоор Tionы өхөн гэж бодож байсан. Угаасаа Tion өгсөн байлээ. Tion өгсөн. Tion гоё өгсөн. Гоё байсан. You're a good man. Сайхан дур. Гэтэ яг you're a good man гэж хэлэнгүүтээ би бас жоохон уйлах гад ингээд уйлахгүй штэ. Нүдэн нулимс цэлэгнээд бүр амар гоё байсан. Үнэхээр гоё өхүүлж чадсан. Үнэхээр бүр хамгийн гоё өхөл бол хамгийн гоё байсан. Тэгээ нөгөө Mormont Үсэр жороо Mormont гэдэг нэг мемик харснаа нэг just touch it. Бэнэрээс just touch it once more. One time ч юм уу. Яа, бүр хөөрхий дэрдэгтэй. Би тэр яг I love you гэдэг хэлэх юм баг гэсэн чи яг хэлэх гэж байгаад өвцөн юм шиг санагцаа надад. Сэржороо гэхдээ friend zone байсараа гал тэгэл хөөрхий нас орлаа да. Тийм гэхдээ тэгэл сүүл рүүгээ аль нь мэдж байгаа штэ тий. Ер нь мэдж байгаа ах уу. Тэгэл тэр бас яг өөрийнх нь дүрийнх нь хувьд яг хүссэн өхлөнөө чадсан баха. Тэгснэ бас нэг minor characters гэсэн чинь шууд нүдлүгээ заалгуул чинь нөгөө эди зүгээр нүдлүгээ заалгуулад өгч мөгчээсэн чинь нөгөө нэг том дөрүүд нь болохоор zombie hug зүгээр дайруулаа ерөөсөө өхгүй юу. Брэни тэр Джейми Подрик гэдэр бол зүгээр зомби нартай тэрвэрлдэж байгаа зүгээр дуусчихсан аа. Сайн зүгээр дунд нь сууц уйлжээд байдаг. Яа зүгээр гоё ихтэй гоё байсан. Тэр яг зүгээр Stark moment л байсан. Бас Stark-уудээ л илүү харуулах тийм. Тэгснэ юу лээ IMDb дээр яг юг Game of Thrones энэ ангийг хамгийн муу рейтинг гэсэн л. Oh no. Why? Харанхуу болохоор тэг ямар харанхуу байсан. Харанхуу надад ерөөсөө харанхуу байгаагүй ш. Та нар юугаар үзээд байгаа юм? Зурагчныхаа өмнө суугаад үзлээ. Би яг харанхууд орой гэртээ ирээд үзсэн. Утас мац пад эднэрээр үзэхээр нөгөө гэлбал гэдэг болохоор харагдахгүй л яалчгүй. Тэгэл зурагтаар үзэх юм бол харагдчихлээ. Тийм яг муу плоттой гişг болсон. Тэг анхнаасаа тэр брэнд нь хэлсэн штэ өмнөх ангууд дээр. Тэг одоо ингээд Night King бол дэлхийн хүн төрөлхтнийг устгахыг хүсэж байгаа. Хүн төрөлхтнийг устгахын тулд memory байхгүй байх хэвээр. Би болохоор Bran өөрөө бол Bran чинь дэлхийн бүх түүхийг мэдж байгаа. Тэгэхээр Bran-ыг устгах нь Night King-ийн хувьд тийм символик юм байхгүй юу? Хүн төрөлхтний memory-г ингэж устгаж байгаа гэсэн утгатай. Тэгээд ерөнхийдөө Night King чинь нэлээд дуусчих хооронд ирсэн штэ. Юу вэ гэхээр дайн төрүүлчлээ гэж бодож ирсэн байхгүй. Night King чинь нуугдаал яваад ирсэн ш. Night King-ийн алчвал арим тэр чигээр устчих ш. Тэгээ нуугдаж яваад бид нар дайн дийлчлээ гэж бодонгуудаа Bran-ыг одоо memory-г устгах, дэлхийн түүхийг устгах гэж ирээд Bran бол тэрийг мэдчихсэн штэ. Намайг ирж алнаа. Тэгээд ирээд Bran-ыг алхахад Ария бүр ханаас чамаагүй. Тэр жоохон панаалтай л байсан л та. Тэр харин юу яг юу болчоо тий Ария тэр. Гэтэ гоё байсан шүү дээ. Тэгээд бас зарим тарихныхаа зарим хэсгийг унтраагаад enjoy хийх хэрэгтэй байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг тэр мемийг харсан уу? Ингээд Ария яг ингээд гарч ирдэг хэсгээр нэг Доктор Стрэндж нөгөө нэг юун гарч. Йоо тэр бүр аюур фаны ясаа. Бүр хамгийн их мемтэй юу болчих шиг боллоо тий. Харин тий. Ингээд нүд мүдээ ингээд нэлгэж үзэн. Нүд харагддаг шүү. Юу болоод байна? Thanks to Melisandre and Drogon for lighting Game of Thrones. Яа, тиймээ хөөрхий алдаа дутагдaltaй Михайсан байсан. Game of Thrones байна. YouTube дээр channel нэдэн штэ. Тэгээд 40 минутын тэр ангийг яаж хийсэн байгаа. Тэгээд тэрийг үзэхэд үзсний дараа бас те муулахад бас хэцүү байгаа хгүй. Чи ингээд аюулгүй их хүч хөдөлмөр аль болох амар юм хийчихээ гээл хөөрхий зайлвал. Тэр нь мань мэтнийг басгачих гал хөөрхий зайлвал тэр Дэвид Бенioff ч яваад байгаа юм штэ. Одоо тэгээд одоо ихтэй хамгийн чухал дайн Cersei юм байна л та. Ер нь явж. Жинхэнэ дайн Cersei юм байна. Cersei яаж өгвөл Ари алах уу?
Одоо Ари алахгүй хөө. Ари алсан гэхдээ гоё исэн биз дээ. Хүмүүс яагаад байгаа юм бэ? Надад Гойсон. So fucking unbelievable. Джон Хайшин дандаа бүх ангийн баатар байх хэрэгтэй. Тийм шүү дээ. Тэгээд тэр нөө Азура Хай билүү? Азура Хай гэх тэр нь болохоор заавалчгүй мэйл байх ёсгүй. Female ч байж болно гэсэн аахгүй. Тэгэхээр Arya Stark-ыг бас хэлсэн байж болохоор юм байна. Тэгээд нүг Arya Stark бас нүг Cersei-г алж магадгүй гэсэн теори байлээ. Уусаа листен дээр наа болохоор. Тэгээд Cersei-г бас өөр нас орно ч гэсэн юм байлээ. Тэгээд Cersei-гийн өхөл бас хамгийн чухал өхлүүдийн нэг байх баха. Харин тийм ээ. Жирэмсэн хүнийг яаж алах юм бол эхлээд хүүхдээ алдах байх гэж бодож байна. Мэдгүй. Сайн мэдгүй л энэ. Джейми алвал надад илүү. Харин тийм дээ. Джейми. Тэр чинь ингээд хайртай хүнээ бас алж байгаа шүү дээ. Тэгээ бас алах ёстой. Тэгээ өөрийнхөө хүүхдийг хамттана. Амар хэцүү байх учраас гоё явах байх. Тэгээ одоо гол дөрөв даалал. Одоо алж болно. Бүх сизнүүд дээр хамаг гол дүрээ алдчихад тэгээд саяны хамгийн амар бүхэл бүтэн 10 жил хүлээсэн алаан дээр гол дүр алдаагүй болохоор нэг сонь санагдаад байгаа. Надад тэр зомби хаг шиг. Зомби хаг зүгээр. Тэгсэн гайс. Сайн уйлж муулж байгаа надад бүр айгуу гайс. Би хөөрхөн бондгор юм. За тэгээд тиймэрхүү дээр шинэ 7 хоног гоё хэлсэн. Шинэ 7 хоног болох нь айгүй гоё. Game of Thrones-аар эхэлж байгаа болохоор нэгтгэн өглөө нэг тийм хэцүү санагдгаа байсан. Гэтэ Game of Thrones дуусаар яг амьдрал өрөөнд яаж үргэлжлэх бол шинэ юм олж авах хэрэгтэй. Одоо тэгтээ би бараг шинэ юм үзэхгүй юм шиг санагдаад байгаа шүү дээ. Яг Avengers тийм Avengers дуусчлаа заяа. Гэтэ Avengers ч цаашаа одоо үргэлжлэн штэ. Нөгөө Phase 4 гэдэг байгаа илүү. Oh my god. За тийм ээ. Гэтэ одоо тэрийг би үзэхэ болохоор шийдсэн угаасаа. Тийм бүгс үзэх. Одоо хайлаа. Одоо угаасаа бидний generation тийш очихгүй хаа. Тэрнийг давж явах манай үеийнхэн байгаа мó? Одоо ингээд spoiler. За чигүй. Тэгэл Game of Thrones дуусчихна. Тэгэл миний хувьд бол нэг амар тийм үзээд байх юм байхгүй шсан гэдэг чинь. Зурагтаар цоврал үзэхэ болчоор Netflix-ээр ингээд орж ирэнгүүд нь шинэ season гарч иж. Ямар ч тийм догдлох юм байхгүй болцсон юм ааш. Одоо юу үзэж ийн нэр нь? Game of Thrones л үзэж байгаа шүү дээ. Netflix дээр мэдгүй байгаа юу? Шинэ юм үзэхгүй. Юу ч үзэхгүй. За тэгтээ Netflix дээр зүгээр randomly Friends-ийг гаргадаг. Зүгээр randomly ямар ч хамаагүй ангийн зүгээр л гэл гаргач. Тэгтээ бүх юм мэддэг. Бүх юм мэдсэг хэрнээ дахин инээдэг заяа. Стаа шээ миний бараг үзчихсэн анхны яг тийм олон сизонтэй цуглуулах. Найзлаа гэж. May the 4th be with you. Хоёроо одоо хав харанхуу өрөөнд гэрэл чидэн байхгүй. Тэгээд хоёлаа харанхууд яг хотын гудамжийг ингээд гоё өндрөөс хараад ингээд сууж гин. Тэгээд энэ өндөрлгөөс та бүхэндээ өнөөдрийн подкастаа хүргэх гэж байна. Бид хоёр анхныхаа подкастыг апплод хийлээ. Вуу! Тэгэд энэ подкастыг бид хоёр бичиж байхаар та хэд сонсон байх гэж найдаж байна. Эхний дугаар таалагдсан байх гэж найдаж байна. Яг алдаа төтөл их байгаа бах. Бид хоёрын микрофонтойгоо ажиллаж чадахгүй мадахгүй байгаа юмнууд байгаа шүү. Тэгээд 50 хүлээж аваараа бид хоёр сайжирнаа. Харин тэгээд тийм ерөн жоохон тиймэрхүү асуудлууд бас байгаа. Тэгээд дараагийн 7 хоногт бол яг гоё микрофонтой гоё подкаст хийн. Тэгээд тэрний дараагийн 7 хоногоос гоё зочинтой подкастуудаа та бүхэндээ хүргэн гэж бодож байна. Амар тархан формул байж энэ. Яа, чи энэ 7 хоногт юу хийсэн? Би энэ 7 хоногт Endgame үзсэн. 7 хоног хацарсан. Үсгэсэн өмнө нөгөө нэг гадаад хүний сториг үзэж чаад спойлер дулцсан. Тэгээд тэр хүний сторийн дээр нь болохоор тэр үхт юм аа гэд бичсэн байсан. Тэгээд би яг за тэр үхэх юм. За энэ худлаа айлгүй дээ л гэж бодоод тэгэл за гээл яг ороод үзсэн чинь яг
яг өгчтэй. Тэгээд чи яасан өгөхийн хүлээгээд би тий өгөхийн 3 цагийн турш ингээ за хизээ өгөх юм бол гэж бодоод хүлээгээд тэгээд амар тийм наастар байсан. Тэгээ манайхан нүг сая энэ 7 хоног нэг айгүй хүмүүс нүг спойлер юу яаж имажин гэл тэгэл амар хэрүүл болоод ирсэн юм шиг үлээ Facebook дээр. Тийм тэгээд манаач ч гэлтгүү бүр нэг гар хаанчлаа хятад киногоо үзэж гарч ирж байна. Заалаар нь орилоо тэгээ зодуулсан юм шүү бүр. Йоо. Уусаа зодсон штэ. Би ч гэсэн попкорн шидгүйсэн баха гэж. Авч явчихсан попкорн. Сүртэй юм уг нь биш те. Зүгээр л кино штэ. Гэтэ ингээд бас хүн ингээд тэгтээ тэргүй кино үзэх гэж орж ээж төгсгөлийн мэдэж орвол ямар ч кино утгагүй өстэй тийм чинь ингээд цагаа гаргаж 10 жил ингээд дагцсан юм а төгсгөлийн үзэх жаах чинь тийм новшийн трол байж болохгүй байхгүй. Харин тийм. Би Captain America нэр үзсэн. Таалагдсан уу тэгээ? Тийм хөөрхөл юм блэ. Илүү кино шиг гоё өстэй. Гэх юм уу? Амар акшн гэхээс илүү. Тэгээд Winter Soldier үзээгүй. Үзээгүй тэгээс нь. Гэхдээ зүгээр би үзэн Winter Soldier-ыг бас үзэн. Би уусаа Bucky жоохон дуртай гэж. Тэр жүжигчин амар хөөрх юм байлээ. Sebastian Stan гэд. Тийм. Тэгснэ интернет Sebastian Stan-ы тэр интервью өдрийг нутсан бас аюу амар хөөрхөн гайцал байлээ. Тэгээд жаа Winter Soldier-аа үзнэ. Тэгээд чи Marvel-ийн супер баатар байсан бол аль нь болох байсан бэ? Oh my god, начаар хэцүү асуулт бай. Юусе бодж үзээгүй чи ямар супер хүчтэй болох байсан бэ? За Marvel-ыг болий. За би супер powerтай бол би invisible яхсан баг. Invisible тэгээд хажуугаар нь нисдэг. За юунд даарцээ? Тэр чин тийм хажуугаар нь нисдэг хэрнээ invisible супер баатар чи юм байдаг үлээ. Нэг нөгөө Jessica Alba-гийн тоглолт чинь нисдэг үлээ. Fantastic Four. Тийм. Нисдэг үлээ. Нисдэг хаа. Тийм. Тэр. Тийм. Угаасаа үл үзэгдэгч болох л хамгийн гоё штэ. Гэтэ хувцс нь үлдэн штэ тий. Тэгэхээр харагдахгүй болгохын тулд дандаа нүцгэн яа. Хаа тийм. Тэгэл гоё нууцаар хүмүүсийг хараал. Тэгэж. Усанд орчих энэ харна. Би сонголтоороо хүний бодлыг уншдаг. Чи ингээ бодоод чиний толгоонд дүрс бууж байгаа штэ. Тэр бодож байгаа дүрс чинь надад бодол шиг буунал гэсэн үг штэ. Би яг бод чиний бодлыг бодно гэсэн үг байхгүй юу? Мухай. Гэж. Тэгэхдээ сонголтоор унтраач чаддаг. Тэгээ унтраачч болдог те. Нэг X-Men-ийг Xavier шиг зөв амар олон хүмүүс зүгээр дээрээс давхарлаж ингэж орж морхгүй те. Тэгэхээр X-Men-д нь илүү дуртай юм шиг үлээ. Тийштэй X-Men гоё те. X-Men-ийн хүчнүүд нь амар сонирхолтой. X-Men-ийг бүр багасаа шүү дээ. X-Men чинь бүр нэлээд дээрээс эхэлсэн шүү дээ уусаа. Яг гэхдээ Marvel-ийнхаараа биш яг нөгөө нэг тусдаа нөгөө нэг Universal Universal-ийн хийгээд л яагаад гэдэг вэ? Тийм шүү дээ. Тэр гоё. Jennifer Lawrence тоглоогүй байх үед. Тийм. Тэр бас тэр хэсэг тэр үед бас гоё байсан л да. Тийм. Тэгээд Wolverine угаасаа супер штэ. Сүүлийн ангийн үзсэн Logan тэр бүр амар гоё байсан. Тэгээд тэр охин амар хөөрхөнтэй, зүүнтэй тэр өстой гоё киносан. Сайн санахгүй байх гэдэг. Гоёгийн санаж байна. Төгсгөлийн нь санаж байна цаачаа. Бас тий. Гэтэ та нарт хэлэхгүй спойлер. За өдөөд үзээгүй бол тэгээд хогчин гэдэг. Би Logan-ы ганцаараа кино театрт үзсэн байна. Тийм үү. Тэгсэн байж нэрээ. Би ганцаараа үзсэн. Тэгээд нэлээд сүүлд үзсэн юм аа. Би ганцаараа кино театрт тэгээд дахиад нэг ганц хоёр залуу кино театрт байсан. Тэгэл газ дуусан гад газгүй гэж гараад. Гоё штэ ганцаараа. Харин тийм гоёсан. Чи ганцаараа кино үзчихсэн үү? Бүр кино театрт ганцаараа юм уу? Эсвэл ер нь ганцаараа кино үзчихсэн. Юу үзчихсэн? Ганцаараа ямар кино үзчихлээ? Яг хэлж бол мэдэхгүй байна шууд. Чи ямар кино үзчихсэн? Logan үзсэн. Үзчихсэн. Би Dreamers Day дээр зөндөө нэг кинонд үзчихсэн. Dreamers Day iCinema-танд гардаг гэсэн шүү дээ. Тэгэхээр дандаа ганцаар очиж үздэг байсан. Гэхдээ очиод дандаа танд хүмүүс байж дгүйсэн л та тэгэхээр яг ганцаараа тооцохгүй. iCinema-гийн киноноо тооцохгүй. Dreamers Day тооцохгүй. Түл. За яг бүр яг киног
Би бас яг шууд хэлж мэдэхгүй л юм. Яарсан логоны ганцаар үзчихсэн юм аа. Тийм. Би ганцаараа амар их хоол иддэг. Хоолнд ганцаар орохгүй байдаг шүү дээ. Өдөр гэхдээ. Чи нэг Friends-ийн нэг Rachel юм шүү гэж. Үгүй Rachel ч амар дургүй байдаг үстэй. Monica ганцаараа хоолнд ордог шүү дээ. Хамгийн сүлд нөгөө Rachel ганцаараа хоолнд орж нэг таньдаг залуу нь орж ирсэн. Үгүй болцоонд явна гэчээд би өөр ажилтаа гэснэ. Өөртөө ганцаараа хоолнд ордог. Өөртөөгөө болцдог. Тэгсэн чи нөгөө залуу тааралтай гэснэ. Моника бүрстэ ганцаараа хоол идэж хамгийн гоё шүү. Тэгээ Rachel нэг удаа ганцаараа хоолнд орчоод дахиад хоолнд орохтой гэдэг байхгүй. Тийм. Яа. Friends гоё шүү. Тийм. Найзууд гоё шүү. Дан дан No one told your life was gonna be this way. Найзууд тэр тэгтээ жоохон хотлаа series те. Хизээч ямарч боломжгүй. Яа, хизээч боломжгүй те. Тэгэж зургуулаа 3 эмэгтэй 3 эрэгтэй яг тэгэж амар найзалч. Тэгээ дээрэс нь 10 жилээсээ хойш найзлаад тэгснээ дүүн бас найзна гэж. Тийм гэж үү. Тэгснээ яг хурш амьдардаг. Тэгээд Phoebe Ross хоёроос амьдардаг те. Гэтэ гол үсттэй тэгж амьдарч үзэх юмс. Гэтэ яг тэгж амьдрал бүр хэрүүл хийсээр байгаа л таарах байх. Тийм амар өвтэй нэртэй байж чадахгүй хаа. Яа, би нэг юу бодсон чинь тэр нэг яг гэнэ зэрэг гэж. Нэг юу гоё те. Rachel Monica хоёр нэг Chandler Joey хоёртой тоглолдог. Betty-гээ тоглолдог. Тийм би нэгээ хэр сайн мэдэх вэ гэд season 4 тэгснэ нөгөө нэг юугаа барай алдаж тэгсдэг. Би тэрийг нэг туршмаар санагдаад байдсан шүү дээ. Асуудаг юмнууд нь заяа. Аав ээжийн нэр. Тэг яг тулахаар би ерөөсөө нөгөө хэдийнхээ аав ээжийн нэрийг яг сайн мэдгүй юм бэлээ. 10 жил найзалж байгаа. Нөгөө хэд гэж анир баяма бимбай. Shout out миний Seven Rings Ariana Grande-гийн 7 бүгж гэдэг зүй дээ штэ. Гэтэ тэр дуу бол everywhere. Тийм үү? Тэр болохоор яг ингээд 7 найз best friend нь юм 7 бүгдээрээ бүгжтэй байна л да, friendship бүгжтэй. Тэгээ бид хэд яг бас 7 л ахгүй юу. Тэгээ миний Seven Rings friends одоо бүгд гадаадад байгаа. Чанс бас бүгд гадаад байна. Тэгээ намун Монголд байгаа бас бүгд Бимба бицсэн. За энэ хүмүүсийн амьдралыг за хүмүүсийн амьдрал ярихгүй уушлаараа. Гэтэ бидний найзууд. Найзууд гэж юу юм бэ? Тэг бид хоёрыг нэг тэргэл танилцуулсан. Койса муа. Койса муак. Тэгэж койса муа бас гадаадтай төө. Бид хоёроос дандаа гадаад тэгээд койсамода бас хайртай шүү. Хичээлээ сайн ягээрээ. Бид хоёроо бас сансараа. Бид 3 их сургуульд танилцсан. Тэргэл бид хоёр 10 жилд параллел ангиуд байж агаад гэтээ найзалдгүй байсан. Тэгээд их сургуульд ороод дахин танилцаад тэгээд бид 3 найзууд басаа. Тэгээд гоё би бас их харилж явдаг. Гоё үе. Оюутнаас ер нь их гоё. Гэтэ гурлаа нэг шоуддаг байсан юм лээ те. Харин яалаа нэг сүртэй шоуд. Харин тий. Тэгсэн ч хүмүүс ч оюутан байхдаа амар шоудд юм биш тий. Гэтэ миний оюутнаас хамгийн шоудалтай байсан. Яг ингээд харьцуулахаар одоо бол би бүр огт шоуддаггүй шүү дээ. Тэгэхээр би тэр үед чинь бас л сартаа 2-3 бол гардаг байсан шүү. Дандаа шоудах биш юм а гэхэд. Чи гэхдээ бас нөгөө долоотаа бас гардаг байсан мэт. Тий. Би тийм зуны шоунуудыг бол алгасдаггүй байсан шүү дээ. Sunrise, sunset, хүннүү. Юу байдаг вүлээ. Тэгээ дандаа нэг нь уцаа алдна. Гоё шүү бас. Би болохоор ерөөсөө оюутан байхнаа шоудчихсан санахгүй аа. Тэгээ энэ гоё одоо би үлээ ямар газрууд үлээ миний мэддэг газар green zone гэх cool газрууд чинь оюутан байхад байдаг байсан юм. Basement байдаг байсан. Тийм, basement байдаг байсан.
Тэгэл болооч гэж. Тэгэл бол. Green Sun ч хизээж гарч ирсэн юм бдээ. Мэдхгүй. Үйлдвэр байдаг байсан юм уу? Үйлдвэр бид гурав нэг шавууд байсан юм байна уу? Одооны оюутнууд яхаар ингээд амар шавууддаг амар гоё л идэм билээ. Гурлаа би лав тэдгээс санахгүй байна. Номи. Тоосё. Тэгтээ тэр хамаагүй штэ хүмүүс яана байна. Тийм тэгээд гоё шоудтал хэрэгтэй. Миний бодлоор. Тэрэлтэй амар шоуцсан. Би тэрэлтэй сүүлд би чинь тэрэл бит хоёр сүүлд хамт нэг ажилд ороод тэгээд тэрлийн ажилд би ороод тэгээд хоёр намаа яагаад дууддаггүй юм? Үгүй дуудчихсан штэ. Хоёр дуудангуудаа би тэр үед нь үгүйгээ хэлсэн чинь 3 тасаа болоонаас. За зугаас номи гадаа гардгөмдөө гэдгээд дуутах байсан баха. Тэгэл тийм би одоо гармаар байна. Одоо яг гармаар байна. Яг одоо гарыг. Q их орсон те. Q гоё штт. Их ярын газар лээ. Тэгээ Republic Q өдр бол ерөөсөө ярын шулмсын газар хаа. Яа тийм байл. За. Нонсон юм. Ой, арчи юу? Тэгэж би муухай бэ. За тоосон. За би номыг чигнээс нь ойлгочлоо зовоочлаа. Юу ч яахгүй, юу л гэж. Би л байна. За. Тэнгүүтээ Тэнгүүтээ найзууд ч дээ яагаад шоу яриад байгаа юм бэ? Ер нь найз хүн чиний хувьд ямар байх хэвээр? Шоуддаг байх хэвээр. Шоудартаа дандаа дууддаг байх хэвээр. Харин тийм. Тэгтээ сүүлийн үед них гараагүй. Ер нь одоо них гарч марахгүй хаа. Бараг. Би бол тэгж л байж. Нэг тийм амар одоо хүмүүс нэг ингээд одоо 100 болж байгаа юм чаран гарна штэ. 100 гоё гэхгүй. Өвөл чинь ингээл нэг зузаан хувцастай олон давхар өмдтэй тэгэл бүжиглээл ёо. Боломжгүй үнэн гоё тхүү хүлс мүлс гойжол. Күртгээ хааж тавьчих юм бэ? Зүгээр күртгээ хаан тавьснаа мартай. Найз нь би тэгж ярьдаг хүмүүст амар дургүй. Би хаяа найз биш юм байж. Тийм найз биш юм байж ш найзаа гэж ярьдаг хүмүүс. Миний найз энтер гэж мэгээд найз нэг гिचхүү хизээ найз хэлцээ байсан. Миний хувьд найз гэдэг юм бол бүр айгүй ондоо левелд байдаг хүмүүс. Би хүнтэй яг ингээ өөрөөхөө байж чадах найз болохын тулд надад айгүй хуцаа ордог айгүй сонио. Би айгүй амархан хүнээс хүндэрчдэг. Тийм жижиг сажиг яриа өрнүүлдэг болохоор тэг хүнтэй танилцаад тэг тэрийг миний найз гэж би бараг хүлээж авдаггүй гэх юм уу та. Сайн мэдгүй л. Чамаас ондоо. Хайлаас ихний дугаар дээр ярьсан шүү дээ. Талаар ярьсан те. Тийм би бол шууд тэгэл найзлмаар л санагдсан шүү. Common одоо нэг бид хоёрын common interest те mutual interest юу вэ? Шууд тэрнийг нь олж нээгээл тэгэл тэрэн дээр нь давхарлаа л тэгэл дахиад өөр юм давхарлаа л ингээл яриа өдөөл ингээл тэгэл явчихсан шүү дээ. Гэтэ миний найзууд би өстэй айгүй азтай. Найзын тал дээр бүр айгүй азтай гэж боддог. Миний найзууд Миний найзууд үнэхээр гайхамшигтай хүмүүс. Гэтэ нэрээ тоглоомчгүй айгүй сайн хүмүүс октод байдаг. Баярлж явд юм оо. Гиснээс чи эрэгтэй эмэгтэй найзад итгэдэг. Байж болно гэж боддог. Болно шүү дээ. Би болдгоо гэж боддог. Энэ асуудал угаасаа жоохон хэцүү. Дуусчихгүй яриад байна. Чамд одоо яг миний best friend гэх хэрэгтэй найз байна уу? Байдаггүй л ахгүй юу? Жоохон байхад бол байж болно. Тэгэд хүн хөвгчрөх тусмаа хүнийг эрэгтэй хүн гэдгээр нь л харддаг л болчдөг гэж боддог. Би ямар ч найз байсан тэгэл эрэгтэй хүн эсвэл нөгөөх нь эмэгтэй хүн гэдэг утгаар нь заавал боддог гэх юм уу? Миний бодлоор ихтэй мэдгүй надад угаасаа хизээч байх уу? 10 жилд бол сайн эрэгтэй найзад байсан. Тэгэл аяндаа ингээл яхаа надад байдаг л та намайг яг сайн мэддэг. Тэгээд яг ер нь яг мэддэг. Тэгээд ингээд нэг холбоос үлбэтэй байж идэг нэг тийм эрэгтэй найзууд байдаг шүү дээ. Гэхдээ яг одоо өөр төвшинлөө очи гэсэн утгаар яадгүй. Зүгээр л тэгэл харилцаал юм яриад тэгэл хоолмол идүүлээдчихэл. Тэгэл just talking тэгэл гоё mutual interestтэй. Тэгээ тэрэн дээрээ гоё найзалцдаг. Тиймэрхүү л. Гэтэ амар тийм буруу зүрх юм хийхгүй байхыг хичээдэг шүү дээ. За энийг зөвөр кат яа гэж. Өндөг төрүүлж би ясноо дахиад төрүүлж байсан уу
гэдэг шиг л. Гэтэ яг ингээд эрэгтэй эмэгтэй хоёр найзлахаараа яг эрэгтэй нэглээд крашлчдаг тий. Краш. Тэгж Крашлин штэ угаасаа. Тэрийг би бол бүр 90% баталгаатай аль нэгийг төрүүлж крашлна. Тэгэл нэг краш болсон хүн чинь тэгэл насан туршдаа л өөрөөр харцсан л гэсэн үг шүү дээ. Би бүр яг хит хитэн жишээ байгаа болохоор би бүр за шин шууд яа. яах. Яг чиний жишээ юм уу эсвэл өөр хүний жишээ юм уу? Миний жишээ байна. Найзын жишээ. Яа, за найзхан шиг ирч. Гүй яахтай тэгэл яах вэ их үү гэл. Тийштэй. Нөгөө. Нөгөө. Би яг тэр эрэгтэй одоо найзын юу бодож байгааг би мэдэхгүй юм чинь бас боломжтой байх хэрэгтэй л дээ. Гэтэ нэг амар сүрчнээд ахын байхгүй шүү дээ. Би бол чөлөөтөл ядчих шүү дээ. Тэгэл өөрөө буруу юм тэр хүн ямар нэгэн буруу юм хийх юм бол тэгэл шууд oh my god no зага бэр битгүй. Тэгээд яг 10 жилд бол яг ингээд би яг эрэгтэй хүүхдүүдтэй амар найзалдаг байсан байхгүй юу? Охтуудтай найзлаар. Үгүй яг охтуудтай найзалдаг байсан. Тэгсэн чинь миний яг сайн бандыг очоод сайн бандтай нэг нь үерхсэн байхгүй юу? Яа надаас зөндөө тийм. Гүн надад бүр 2 удаа тэгсэн заяа. Тэгвэл намайг ингээд би тэр бандад амар сайн мэн ингээд явжсэн чинь зүгээр очоод үерхсэн мессеж чичсэн ингээд үерхий хаа юу байна те юу бүх юм хийцээ аахгүй. Тэгснэ тэг үерхсэн. Тэг намайг мэдсээр хийж тэгэл за fuck it гэд бүр амар уур хүрээл тэгэл нэг охтуудтай нийлмээргүй санагдаа шууд тэгээд ангийнхаа бандартай нийлдэг болсон аахгүй юу? Тэгээд ангийнхаа бандартай нийлдэг болол тэгээд ангийнхаа бандартай нийл явжсэн чинь манай анги маань надад крашлцсан. Тэнгүүд нь шууд за бай гэж загаал барайл тэгэл за яах ч хэвтэй тэгэл нэг хүнтэй нийлэхгүй явж байгаа л тэгэл их суралт орсон шүү дээ. Тийм үү. Миний бүх найзууд тэргэл тооёроос гадна миний бүх найзууд яг 10 жилийн миний best friends. Яг 10 жил байхад манай хэд надаас амар хөөрхөн заяа. Би тэгж боддог заяа. Тэгээд миний сайн болсон хүн л тэр хоёр хөөрхөн найзад минь ингээ сайн болчдөг байсан заяа. Бүр дандаа. Тэгэл би яах вэ уус тэгэл. Тэгэж амьдралтайгаа царай төрхтөөгөө эвлэрээ. Тэгээс тоосон битээр амар царайлаа. Царай муутай юм чи ядаж инээдтэй хүн бэ гэж бодоолаа. Гэтэ нэг инээдтэй биш уучлаарай. Тэгээ би хичээл амар хийдэг байсан. Гэтэ эрэгтэй эмэгтэй хоёрын хөрлөл амар хэцүү юм шиг санагдаж байна. Зөв би бол боломжгүй л гэж боддог. Гэтэ та хэд бас санал бодлоо хэлж болно шүү дээ. Гэтэ одоо манай ээж жишээ заяа 10 жилээсээ найзлсан эрэгтэй найз нь байдаг заяа. Одоо л ингээл эхнэр хүүхэдтэй болцсон. Тэгээл ээжтэй бас тэгсэн хэрнээ найзууд. Манай ээж болохоор бас эхнэртэй бас найзууд. Тэгэл ингээл ямар нэг асуудал гарах юм бол ингээл би биндээ туслаад ингээл гоё явчихдаг. Яг ингээд яг л найзууд байгаа явааддаг байхгүй амар гоё. Тэгснэ ингээд би бинтгээ амар хүүхэн ярьж мэрдэг. Хөгшөөн гэж ярьж мэрдэг заяа би бинтгээ ээжийн одоо эрэгтэй тэр найз нь. Тэгээ 10 жил болохоор ингээд яалтч бүр ингээд амар тийм гоё найзууд хэвээрээ байт юм шиг байна. Нэг давааг давчих юм бол ингээд би бинийг одоо ингээд яг эрэгтэй эмэгтэй гэж харахгүйгээр яг зүгээр одоо чи нэг хүн би нэг хүн гэж харахад одоо тийм нэг лайн ч юм уу тийм шүлтүр ч юм уу тий тэрнийг ингээд давчих юм бол яг болдог байхгүй. Би бол надад бас яг тийм тохиолдож байхгүй. Би одоо 10 жилийнхаа нэг ангийнхаа хүүхэдтэй найзууд Гэтэ одоо нэг амар холбоос үл байхгүй ч гэсэн яг ингээд хаяа ингээд юм бичиж ингээд таарлаж маалтаар ингээд яг гоё хэвэндээ ээжэдэг бит хоёрын харилцаа. Тэгээд бит хоёр болохоор ингээд яг нэг тийм нэг би бинийг яг нэг зөвхөн хүн байл гэж хардаг. Тэрнээс шул айн нэмхтэй, айн эрэхтэй, би нэмхтэйтэй ингэж болно, би эрэхтэйтэй ингэж болно гэж харддаг. Яг за энэ хүнтэй би ингэж энэ хүнтэй би ингээд найзалцаа одоо энэ хүнтэй ингээд юм тийм гээл тэ. Нэг тиймэрхүү л юм. Тэгэхээр яг нэг тийм давааг давах систем шиг надад санагцсан. Яг ингээд яг тийм invisible даваа заяа бүр ингээд нүдэнд харагддаггүй тийм даваа. Нэг тийм шугам гэх юм уу те. Тэрнийг ингээд давчих юм болол хүмүүс би нэг ингээд те нэг human being те зүгээр л яг л адилхан махтай биетэй цустай ястай те одоо тийм хүн гэж хардаг тийм level төржиж яг би нэг яг эрэгтэй эмэгтэй хоёр хүн яг би биний ингээд гоё найзууд гэж хардаг юм шиг санагдсан. Тийм юм байж магадгүй гэж бодож байна.
Тэр миний юмнууд яг тэр левел төрчээд тэг би тэрийг давж чадахгүйгээр халбаагаа тасалсан хүмүүс байхгүй дээ. Харин эсвэл мэдгүй яагаад чинь мэдгүй. Жохон хэцүү сэдвэлтэй уусаа тэгээд. Тэгтээ ярилцах гоё юм да. Би бол яг тэрэнд итгэдэг яг ингээд бинийг яг зөвхөн чи бол хүн, би бол хүн тэгж харах тийм л одоо төвшөнд очих хэрэгтэй гэх юм уу? Тэгжиж л яах хэрэгтэй ах тэгэхгүй ингээд яг тэрийг давсан яг нөхөрлөл айгу удаан тогтох бах тий. Ховор цөөхөн бүгднтэй тэгж чадахгүй. Одоо танаа аав ээж чинь тийм юм уу найзууд байдгүй. Ээж чинь жишээ нь ч юм уу одоо нэг 10 жилийнх нь манай аав ээж хэлэхээр яг нөгөө их сургуульд хамт байсан баггүй юу. Тэгээд найзууд нь яг дотны найзууд нь дандаа нэг хүрээлэх. Яг ингэж нэг хүн найзалсан биш. Дандаа ингээ хүрээллээрээ найзалсан. Тэгэхээр аавын найз, ээжийн найз дандаа нэг хүмүүс байдаг. Тэгэхээр ингээ бүлгээрээ найзалдаг. Тэгээд айгуу гоё дандаа 100 хамт ийш тийшээ явдаг. Тийм байдаг болохоор сайн яг best friends-үүдийн сайн мэдхгүй л. 10 жилийн хэдийн би сайн мэдгүй маа. Гэтэ чиний хэлж байгаагаар болох л ах. Би зүгээр тэр төвшөнд хүрч чадлаггүй бууж өгсөн хүмүүсийн нэг байна. Тэр төвшлөл хүрх хэрэгтэй. Хоёулаа хамтдаа тэрнээс нэг нь яг нэг доогоор ингээд нэг юм бодоод байдаг. Нөгөөх нь амар дээгүүр юм бодоод байдаг. Тэгэхдээ ямар ч байсан тэгтэл би яг хэлсэндээ үнэн ч байна. Я хизээ нэгэн цагт яасан ч байсан би бинийгаа өөрөөр бодоод тэгтээ тэрийгээ мартий боли гэд тэгээд цаашаа өргөжлүүлэх болох л баг. Тийм тэгээд цаашаа өргөжлүүлэх баг. Битгүй тэгээд эрэгтэй юм ихтэй хүн чинь тэгээд байглаараа угаасаа тэгэл өөртөө. Байглаараа угаасаа би gay best friendтэй gay best friendтэй болмоор байна. Кинонд дэр гардаг шиг. Gay залуу байвал бит хоёр руу бичээрэй. Гэтэ яг найзуудын тухай ситкомууд яг бүр нэг гоё байдаг тий. Тэгж найзлах юмсан. Одоо 70s, That 70s Club эднэр дээр That 70s show дээр нэг гоё найзалдаг ингээ баян хамтдаа даанч гэсэн чи тийм байхгүй тий. Хэцүү. Нэгнийхээ гэрт очиод ингээл зүгээр байгаад байдаг. Chilling and smoking тий. Тэгэл зүгээр тэгээ бэж идэг нь бас гоё л тоо. Гоё. Яг тэгж гэтээ тийм хийцгүй байж болохгүй хаа гэж. 10 жил бол болж шүү дээ. 10 жил бол тийм хийцгүй л байх хэрэгтэй шүү дээ. 10 жилд ингээл бид нэр амар хичээлээ хийн. Амар тийш мэдгүйсэн юм л шүү дээ. Ерөөсөө тийш шаардлагагүй байсан юм лээ. Би бол зөөр тихгүйгээр зөөр сайхан димит хийнэ л. За бүр димит хийнэ гэж. Димит хийхгүй. За. Зөөр найзуудтай байх хэрэгтэйсэн юм лээ. Гоё илүү цаг хугацаа өнгөрөх хэрэгтэй л. Хөнгөн байх хэрэгтэйсэн юм лээ. Тэггүй яг зөвхөн хичээл гэхгүйгээр гоё жоохон хөнгөн байгаа л тэгэл. Их сургуультай жоохон хичээл. Тэгээ юунд дуртай гэдгийг олж мэдээ те. Илүү тэрэн цаг хугацаа илүү янз бүрийн хоббитэй болдог ч юм уу. Ядаж нэг хөгжим сурдаг ч юм уу. Чи төгөлдрөөр тоолж байгаа лу? Йоо, үгүй. Гэртний төгөлдөр байгаа л. Үгүй ми хичээсэн дээ. Үгүй бориулаа гэлт. Бориул бүр тоглоод байгаа юм. Тийм. Тэгэл өөрөө сураад идэв шнэдгүй. Game of Thrones эдэр тоглоод идэв. Хүн болгоны мэддэг нэг хөрх аюуд байдаг шүү дээ. Conan маань ингээл тиймэрхүү юмнууд. Би чи уг нь хүүхдийн ордонд төгөлдөө өөрийн дугууланд жил явсан хүн шүү дээ. Тэг мэдгүй нэг тийм дуртай байсан юм байгаагүй юм шиг байна. Тэгээд дээрээс нь би угаасаа таг солгоо. Сонсгол муу. Дугууланд ингээд ороход сонсгол шалгаад ингээд нэг балын артлаар ингээд таг гэж тэр дөөрэ гэж тэгдэг байхгүй юу? Тэнгүүд би бүр шаал худлаа. Амар амарх юм гээд байгаа байхгүй юу? Энийг дөөрэ гингүү би. Тийм амар тэгэл яахтэй нэгтэй бас нэг тайлан тоглолт монголт хийсэн нэг 2 аятай одоо тэрнийхээ талын л мэддэг тэгээ. Найзууд гиснээс штэ би нэрээ нэг түрүүчийн дугаар дээр нэг close friends дээр чинь хідэн найзууд өгөө гэсэн штэ. Тэгсэн чинь би нэг амар олон танд хүмүүс хийчдэг гэсэн штэ. Би одоо тийхгүй байгаа. Би close friends болсон. Тоолсон ганцхан л юм ба. Ганцхан л юм ба. Тэрний би л биш. Ноц. Одоо яг тэр хүн сонсож байгаа. Хэрвээ чи миний close friends-ийн story-г харахгүй байгаа бол чи миний close friends-аас гарсан гэсэн. Bye Felicia.
Тийм тэгээ би ганцхан хийсэн маа. Тэгээ тэр ганцхан сонсож байгаа угаасаа. Гэтэ яг үнэ ганцхан биш амар олон байж байл. Бүгд өөрийгөө спешиал гэж ядаж. Яа, би харин ийм ихрийн ордынхаа ийм амар навшин байхгүй. Гэж. Олон царайтай. Чиний найзууд ер нь ямар ордынхан байна? Найзууд. Миний дандаа загас идэв шүү. Минийх мэлхий. Надад загасны орд, арслангийн орд амар их. Амар их гэж баруун. Мэлхий тэгээд ихэр. Тийм. Мэлхийний одоо яг best friends хоёр байна. Хоёулаа гадаад, нэг нь гадаад нөгөө нь Монголда. Мэлхийтэй амар таард юм аа. Тийм үү. Мэлхийтэй яагаад ч таард. Надад мэлхий таньдаг хүн cancer шүү дээ. Cancer. Тэгээд мэлхийний дугаасаа нэг тийм гоё тийм аа. Харцгад яг ингээд амар гоё таардаг. Тэгээд нэг тийм emotional тал нь бас арай Pisces-ийг загсны ордохыг бодвол арай гайгүй заяа. Тэгсэн хэрнээ амар тийм нийцтэй ингээд нэг нийлээд байт юм бит хоёр ингээд ихэр мэлхий хоёр амар гоё нийлээд байт. Зөөлхөн хүмүүс те. Зөөлхөн харин тийм айгүй зөөлхөн тэгээд ингээд харилцааныхаа хувьд ч гэсэн амар тийм гоё нийтчих юм шиг нэг тийм. Тийм. Би яг нэг мэддэг мэлхийг л бодоод байна. Бөрлөг. Ганцхан мэлхий мэддэг нэ. Тийм. Тэгэнгүүт ихрийн ордохондоо бас гайгүй найзууд идэв. Яа тэгэхээр яг адилхан нөгөө нэг ихрийн орд болохоор яг нэг тийм mutual юм сэтээд нэг худлаа ярьж марих юм дээр амар нийлдэг. Жүжиглэлтээр бас амар нийлдэг. Би чи миний ганц ихэр найз. Би ихэртэй ихтэй найзалж чадна. Хизээж relationship байж чадахгүй хаа. Хизээж миний найз залуу ихэр байж байвал бид хоёр бүр алалцаа дуусах байхаа. Хизээж таарахгүй би бүр яг мэдчих. Та найзлж байна яа гэдэг. Арслан. Хоёр арслан юм уу? Хоёлаа найзаа. Хоёр арслан орон дотроо бүр амар яддаг хаа. Тэгээд яана. За энэ би PG 13 дээрээ үлдэн шүү. За уучлаарай би яг ийм хэсэг ийм joke амар ярьд юм аа гэж. Тийм ихрийнхэн тийм би жинлүүрийнхэн даагаас айгууд ээжгүй. Жинлүүр мэлхий тэгээ жинлүүр гоё. Би жинлүүр тахтай. Гайгүй. Жинлүүр ч юм уусаа my partner in crime. My partner in crime is Libra. Би англи нэрийг нь Монголтай нэрээсээ мэддэггүй шүү дээ. Libra гингүүд надад Cancer гингүүд Монголоор л мэддэг шүү. Яжил бүр зүгээр л мэлхийг чи юу гэдэг үлээ. Frog гэдэг ч юм. Өөрөөхөө Leo гэж мэддэг нац. Нөө чи тэгэхээр 6 өдөр харддаг юм аа. Англи хэлээр харддаг. Би нэг өдөр тутмын бишээ. Ер нь 6-ыг уншдаг юм байна. Зүгээр таньдаг хүмүүсээ хооронд нь яг ингэж бодох төрч. Зохицолтой нэг нь хардаг гэж үү? Тийм. Тэгээд нөгөө загасны ордны хүмүүс ийм юмараа яг адилхан байд юм байна гэж би яг итгэдэг байхгүй юу? 12 янзын хүн байдаг л гэж боддог дээр гэсэн. Дэлхий дээр. Чи тэгэхээр ордны юмд юу итгэдэг үү? Итгэдэг. Гэтэ өдөр тутмынх биш. Тэг өдөр тутмынхтаа л итгэхгүй л. Тэр бол арай л бас бишээ тий. Тийм амар зурагдсан юм гэж үү. Гэтэ сонирхолтой шүү дээ яах вэ? Нэг амар serious нэг. Instagram дээр нэг янз бүрийн astrology stuff амар яад байхгүй follow тийм тий англиар нь сайн мэддэм байна. Тэгэл нэг одоо хүн чинь нэг яг одоо чи тэдэн цаахын тэдэн минутанд төрсөн байгаа шүү дээ тий. Яг тэрэн дээр чинь зориулаад яг бүр чиний personality чинь өөр бүр дотроо юм нарийн баггүй. Одоо чиний яг төрсэн цагт чинь нар тийм байсан, Плуто гараг тийм байсан, Меркурий тийм байсан, Марс тийм байсан заяа. Яг тийм байрлалд байсан. Яг тэр байрлал болгон дээр нь өөр орднууд байдаг байхгүй юу? Одоо жишээ нь миний бол би чинь өглөө 11 цагт төрсэн заяа. Тэгээд тэрнийг ингээд тест хийж болдог. Тийм тест хийгээд astrology тест юм гээд байд юм бэлээ. Тэгээд тэрнийг яг тест хийгээд оруулангууд яг тэр өдөр яг энэ нарны 8 байгаа бүх гаргууд ямар байршилтайсан гарч ирээд тэгээд тэрнээс нь дагуулад одоо жишээ нь Venus ч одоо хайр дурлалын одоо гар штэ Venus Venera гэдэг. Тэнгүүд Venera дээр чиний орд чинь юу байна гэл тэгээ миний болохоор Venera дээр бас адилхан Gemini ихэр орд аахгүй юу. Тэнгүүд яг
бүр яг ихрийн өөрөө яг ихрийн орд тэнгүүтээ Venus нь бас ихрийн орд гингүүд шууд ингээд бүр амар тийм тэнгүүт бүр яг тийм тэгээ бүр амар флирти заяа бүр ингээд уусаа нэг тийм штэ. Тийм энэ их флирти. Зүр нэг арай айтаахан хөөрхөн залуу баян гол зүгээр янз бүр хараад торболцоод гү зүгээр ойлгодог байц. Тэрэн зүгээр тэр чинь зүгээр флирт гэж байгаа байхгүй тэрнээс тийм зүгээр штэ гоё штэ тэр чинь хөгжилтэй штэ. Зүгээр фан маягаар флирт гэдэг тэрнээс яг. Гэтэ зүгээр автоматар шууд нэг унтраалга хасж байгаа юм шиг. Пан гэж шууд өөр хүн болоо. Тэгэхээр ихрийн орд тэнгүүд дээрээс нь миний Venus гарыг ихрийн орд болохоор бүр ингээд бүр улам ингээд 100% одоо бүр амар юм хаашаа юм гэдэггүй. Тэгээд гариг болгон өөрийн гэсэн нэг юутай одоо зан харшинтай нэг Меркурийг жишээ нь чиний ажил хэрэг ч юм уу эсвэл юу ч нэ тэгэл ингээл бүх гаргуу тиймтэй мэлээ чи тэрнийг нэг судалж үзэхгүй юу? Тий, сонирхолтой л. Very interesting. Чи найзандаа хэр хондог гэсэн бэ? Найз одоо эмэгтэй найз амар хондог гэсэн шүү дээ. Хондог байсан. Хавх битгүй. Би найзандаа хонох амар дуртай байсан. Анирын дэх хондог байсан. Анир уянга хоёрын дэх хондог байсан. Манад бас хондог байсан. Би юм давхар ортой. Тэгээ Halloween ирж хийд мэддэг байсан шүү дээ. Тэгээ одоо би айлт хонох амар дургүй. Амар хэцүү юм аа. Дандаа аагүй очино. Шүдний сайзг очино тэгэл Би ерөөс 10 жилдээ нэг ч айлт хонж байгаагүй шүү дээ. Би ер нь 10 жилдээ надад тийм 10 жилийн яг тийм амар best friend амар цөөх юм блэ. Яг гэхдээ нэг ангийнхаа охинод очиж хонжсэн. Хонжоо гэдэг нэрээр гарч шоудж исэн нэг тийм удаа байгаа. Тэр бол өстэй зөндөө шүү. Тийм. Тэгээ оройд нь ирээд хоно штэ. Тэгээд тэр бол ганцхан байсан. Тэгэл их сургуульд ороод танаад хонсон. Тэрлийн хонсон. Бид гурав нэрээ хичээлээ хийж их хандаг байсан. Йоо, ёстой шүнжин хийдэг байсан шүү. Гоё шүү. Гоё дуу муу тавиал. Нэг амар том 3 самбар зэрэгцүүл тавьж байгаа л тэгэл өрөөд үрчин. Тэгэл зураал. Тэгээд заримдаа тасарч нэг нь унтдаг. Тасарч унтангууд нөгөөд нь жоохон байж 30 минутын дараа сэргээрээ. Тэгээ угаасаа амжихал байсан бохгүй амжих хугацаа байсаар байтал явсаар агаад сүүлийн 7 хоногт нь хонжээ. Коллежид байхад бас их хондог байсан шүү коллеж дээр. Би 1-р курстэй их хондог байсан. Тийм баха. Нөгөө хин эднэртэй. Мега эднэртэй тий? Мега баясах мөвчм. Чин миний 1-р курсын найзууд. Hi. Мега манайхыг фоллоу хийсэн байсан шүү. Thanks. Гоё. Ер нь тэгээ ингээд 10 жил оюутан гэж бодохоор дандаа сургууль гэхээсээ илүү найзууд л бодогдсон ш. Найзуудтайгаа юу хийжсэн л бодогдсон ш. Бид нар яг 10 жил байхад бөөнөр алхаж хардаг бүгдээрээ нэг зүг тэгээ талбайн автобусны бодол руу алхахтаа зөргийг өшөөд штэ. Болон дээр нь тэн дээр очиж хөлн дээрээ гიშгэлцэж тоглодог байсан ш. Бага ингээд дундаа ингээд байхад. Амар гоё. Гин цагаах үе минь хөлн дээрээ гიშгэлцээл хөөцөлдөж тоглоал. Чиний нэг сонссон чинь яг би 10 жилдээ найз байсан юм шиг санагдсан. Би тэгтээ яг 10 жилдээ яг одоогийн үеийн хашигаад имчлөөтэй байгаагүй. Би амар хилээ хаддаг байсан гэсэн тий. Бөөрн хилтэй байсан билүү? Би одоо ч гэсэн бөөр хилтэй штэ. Тийм үү? Их хаяа эр үсгээ хилж чаддгүй штэ. Ширээ. Яшка нэрээ. Нэр одоо жигнэс ширээн дээр. Яа Ширээ. За ширээ. Тийм бүр яг гэтээ хаяа зүгээр амар ингэж гэж хэлдэг л дээ. Гэтээ ихэнх яг ингээд ширээ гэдэг үгийг бол айгүй хэлэх жоохон хэцүү. Ширээ ингээд тийм ширээ гэдэг үгэн дээр айгүй яадаг гэсэн. Одоо яг жоохон гайг болсон чихнээс уучлахгүй. Чихэн дээр 10 секунд ширээ гэж ярьлаа. За тийм би бүр хэлтэй нэг кай штэ. Бүжигчин кай ч бүр амар бүр хэлтэй байсан штэ. Тийм би. Бүр гэсэн тэрнтэйгээ бүр айгуу санал нэг байд юм биш. Тэрнтэйгээ бүр амар гоё эвлэрсэн тэгээ бүр ингэ нэг хөөрхөн ярьд юм л штэ. Би анхныхаа удаа яг юм ярихыг сонссон чинь бүр ингэ хайр хөрмөрч шиг. Гэтэ бүр хэлтэй хаач тусан англи хэл амар сайн сурд юм байлаа. Тэгээ англи хэлчихэд гэсэн юм бараг байхгүй юм чи. Тийм тэгээ данаа нүг are you тэнгүүтээ 10 жилдээ яг амар тийм бүр ичимхий жон чимээгүй тийм хүн байж байгаа. Тэгэл яг мэдгүй 9-10-11-ээс арай чөлөөтэй болж ирсэн юм уу? Тийм байна те. Чи хүүхдийн туслан явдаг гэсэн. Найрал явж байгааг юм уу? Би хизээч явж байгаа. Найрал хизээч явж байгааг юм уу? Тийм.
Би хизээч хүүхдийн туслангаас яг найз болж үзээгүй гэхдээ. Чи тэгээ ганцаар явдаг гэсэн. Найзтайгаа хамт явна шүү дээ. Тэгээд тэнц чинь өөр үеийн хүүхдүүд байгаа ш. Тэднэртэйгээ найз болоод буцаж ирнэ шүү дээ. Тэгэл надаас яг үлдсэн нэг ч найз авахгүй. Би найрамдал 3 удаа явж исэн. Нарлаг 1 удаа явж исэн. Ингээ 4 удаа л явж исэн. Тэгэхэд надад яг юм үлдсэн. Тэр ер нь панаалтай 7 хоног би ерөөс 7 хоног хүнтэй найзлж чадахгүй гэдгээ баталсан л та тэгээд. Тэгээ гоё штэ хүүхдийн туслан би дуртай. Би юу зүгээр ангийнхнараа зүгээр өдрөөр явж мавжсэн. Би яг ангийнхнараа зүгээр юу яжсан. Өдрөөр багш магштайгаа ингээл нэг хагасай махсанд очиж мочдсон штэ. Нэг тэгж л явж исэн. Тэгээд нэг удаа 3 дугаар ангитай илүү 4 дугаар ангитай илүү яг 3 хоногор явжсан. Өвөл. Тий өвлийн нэг тийм 3 хоног явдаг. Гэхдээ би амар сэжигч байхгүй юу. Тэгээд яг ингээд яг бодохоор ингээд 7 хоног явж байгаа штэ. Баан, шин, усан доорно гэл бүр тэднийг бодохоор бүр ингээд чи яг тэрийг том болсон хойноо бодож байгаа байхгүй. Чамаа жоохон чичэн Үгүй би тэр үедээ боддог байсан байхгүй юу? Чи дандаа юм сэжигч байсан юм уу? Тийм, би бүр ингээд заяа би ингээ аях нүний ундаа ингээ аавна штэ тийм ингээл нүний таглаатай одоо бөглөөтэй нэг жижиг MCS нэр аал ингээл ууж муугаал ингэнгүүт ангийн хүүхдүүд хүй надаа би балгын ингэнгүүт нь шууд за маа бүгднийг аваад юу. Би тарин тийм сэжигч байхгүй. Тэгээд ингээ амар ядаргаатай ш тэр чинь. Тэгээд би ингээл байн гараа ингээд угааж муугаан хичээл дээрээ ирснээр шууд газ 0 орж гараа угааж фрешн ап болж байгаа. Тэгээд хичээлдээ орж мардаг гэсэн ш. Тэгэхгүй болвол тэгээд нэг сэжигэн санагдаад байсан. Тийм. Одоо бодохоор ер нь жоохон тийм. Гэтэ жоохон байхад явчихаар тэгэл тиймэрхүү юм бодох ухаан суугаагүй. Ямар сони надад бүр тэр үедээ л би 3 дугаар ангидад явж байхдаа л тийм ухаан суудсан байсан заяа. Би бүр ингээд эмчи хүүхэд болохоор тэгж байгаа. Аха би тэгээ ингээд амар сэжигч. Тэг ингээд 3 хоног заяа би ингээд 0 орж чадахгүй заяа. Бүр тэг 0 нь ядж хаад амар заваа найрамд 0 нь ингээд заваан заяа. 0 орж чадахгүй. Би 3 хоног хүндрээгүй. Яа. Би 3 хоног хүндрээгүй заяа. Хүндрэгээс ингээд бүр ингээд сэжиг хүрээд байгаа юм чинь. Тэгээд гэртээ очиж нэг тухтай баасан. Тухтай хүндэрсэн. Яа. Тийм би амар сэжигч. Тэгээд одоо ч гэсэн жоохон тийм л дээ. Гэхдээ одоо арай гаг болцсон байхгүй. Одоо яг арай гаг болцсон. Тэр үедээ л ер нь сэжигч байсан. Одоо яг нэг хүнтэй ингээд за үгүй байна амаар нь ингээд хууж байгаа амаас хүний амаас ууж байгаа. Муухай штэ угаасаа тэр бол одоо бүр заан заяа. За гэхдээ хаяа би тэгчдэг. Гэхдээ зүгээр одоо зүгээр. Гэхдээ зүгээр хинтээ хуваалцж байгаас шалтгаална штэ. Тийм хинтээ хуваалцсан шал. Тэгэл ингээд хин нэг ингээд өнөөдөр жишээ нь ингээд лифт рүү орсон чинь ингээд миний араас амар олон орж ирээд тэгээ би яг арийнхаа хүний хөлн дээр гिचсэн чинь нөгөө нь гар барих гээд ингээд гараа өгөөд би ингээд гараа яах хэвтэй байж шиг би ингээд ингэж барьсан шүү дээ. Ингээд хатан хаан ингээд нүуний өнсөлт замшаа яна за чиг шиг ингээд нэг хоёр хуруунаас за ингэснэ ингээд явж энэ төр ёо. Бүр яг гараа барих гээд ингээд бүр ингээд гараа өгөөд ирсэн тэр амар хэцүү. Ёо тэг гарын барьсан шүү дээ бүр ёо. Тэгэл гарын бариа шууд за энэ хүний гар нь хаана явсан бол яг салтамалтагаа өгсөн байна. Бокслуга гар хийсэн болоо гэж бодож модал заяа. Тэгэл амар хэцүү явдсан шүү дээ. Тэгэл ингээд хажууд тэгэл таксин дотор явж байгаа таксийн жолооч нь ингээд ингэж юм бол бүр ингээд шууд цонхмоо. Шууд цонхмоо бол ингээд ахаар магаар. Яа. Шууд амьсгалаа түгжиж мөгжээд байгаа. Энэ бактерийг арилтсан. За нэрнээс харин тийм би жоохон тийм гэж. Гэтэ хаяа энэ зүгээр аштай хинтээ хахаас шалтгаалаад ингээд тэр юу одоо энэ миний энэ сэжигч байдал шалтгаалаад ингээд ямар байхan шалтгаалдаг байхгүй. Хинтээ байхаас шалтгаална. Тийм угаасаа тийштэй. Тэгэл сайн мэдхгүй үнтэй болж байгаа хэцүү ингэж. Гэтэ чи бас яг цагаа тулгаар бас шижилдэггүй нөгөө UB comedy-гийн газар нэг согтун унтсан байсан шүү дээ. Тэг чи ямар ч сэжиглэх юм байхгүй ингээд тэр ахыг ингээд өргөж мөргөөд ингээд чинь би амар гайхсан. Тэр бас гэж. Тэ бас өнөр танартай юм ямар ч хүн байгаа мэдэхгүй шүү дээ. Тэр бас тиймэрхүү юмд чинь чи яг ингээд тэрийг шууд унтрааж чаддаг чинь бас хөөхөө чинь ингээд ноот хамш хүмүүстэй таарлалтчихсан юм ингээд ноот хамш ингээд жишээ
Ингээд нэг чи ганцаараа явмаар байгаа штэ. Тэнгүүд чи ингээд хаашаа явах чаа. Чаа ингээд хаашаа явах чаа ингээд тэнгүүд нь чи би тийш явах чи ингээд би яг тийш явах чи хоёулаа тийм гэж нэг чи тиймэрхүү биш юм уу? Би биш заяа. Тийм хүнтэй таалдчихсан яг тийм нойтон хамаа бүр ингээд нэг тийм boundary мэддэг хүмүүст ойл таарч байсан. Яг ингээд бишээ social cue ерөөсө хүлээж авдаггүй. Би одоо ингээд харвас ингээд ганцаараа байгаа тэр social нэг юм дохоо өгöd байгаа штэ. Би ингээд ганцаараа байя гэдэг. Тэрийг ерөөсөө олж хардггүй тийм бүр ингээд тэнгэр төрцөн хүмүүс. Ерөөсөө юу болоод байгааг мэдэхгүй ингээд хавийн хүмүүсийг хамж аваад ингээд нэг хамаагүй хурж мөрдөг тиймэрхүү хүмүүс бас дургүй. Яна би тийм бах тээж байгаа юм. Чи жоохон тийм. Яа. Гэтэ нэг тийм хүн лай болохоор биш ээ. Гайгүй. Гэтэ яг нэг тийм нойтон хам шиг хүмүүс. Нойтон хамуу гэх юм уу одоо. Чиний яг ямар жишээ хэлдэ. Жишээ нь одоо би ингээд би тэр хүнээс залхацсан юм болов эсвэл байн ингээд хамт байгаад тахаар ингээд залхацсан. Тэнгүүд яа ингээд хамт тийшлгүй гэхээр яг ингээд яа нөө би жоохон байж байгаа явъя чи яв гэдэг төрүүлээд явуулчмаар тэгэнгүүтээ араас нь за ашгүйний жоохон хөвчмөө сонсоо ганцаараа явъя гэж боддог ч юм уу те нэг тийм хүмүүсээс одоо ямар ч юм бэ байсан л ах байдаг л ах би өөрөө ч тийм байна би тийм биш ээ гэхдээ тийм хүмүүсээс яаж заагаа барих юм би тэгэл зүгээр шууд хэлцэн л дээ штэ. Би өнөөдөр ганцаар явлаа гэ 2 тэгээ хэлэхэд бол яа надаа дамбэ гэж хэлдэг. Эсвэл нэг тийм нэг найзлах гэж байгаа шиг ингээд нэг найзлах гэдэг байгаа ингээд нэг жоохон буруу аргаар найзлах гэдэг байгаа юм. Зүгээр яг тийм social cue ойлгодог хүмүүс л тийм байдیں۔ Яг миний бодлоор. Ерөөсө хүний юм дохой зангаа хүлээж авч мэддгүү хүмүүс үдэ штэ. Харвас дургу ах чинь ингээл тийм нэг хажууд байгаад байдаг. Тэгээ эсвэл албаар ч юм уу нэг шоудаж маваад жахад нэг юм эрэгтэй хүмүүс ингээд байгаад идэв ч хийж үүдэлт. Ингээд харваас ингээд тэр хүнтэй танилцахгүй дургу ах чинь ингээд хажууд ингээд зогсоод идэв чи тийм яагаагүй юу. Тэгвэл би шууд айгүй амар инээдтэй ингээд яах га танилцчих магадгүй гэл ингээд хажууд байгаад идэг. Би бол тэгвэл шууд ашиглана шүү гэж нэг уух юм атгчгаа. Тоосон би тэгдэг юм аа тэгхгүй шүү. Тэг чадахгүй гэсэн. Хүй, тэгтээ штэ яг ингээд амар тийм найзуудтайгаа нэг амар зураг авахулдаг юм байл штэ тий. Харин тийм. Яг тэгдэггүй яг ингээд надад жишээ заяа чамтай ингээд амар ингээд зураг ингээд амар селфи авахулж мохсон. Йоо, селфи бол бараг байхгүй. Бараг байхгүй. Надад би яг хамгийн тод санджаар миний төсөлтийн баяр дээр гурлаа зураг авсан. Тэгснэ маргааш нь play time дээр зураг амар авсан зураг. Тэгснэ тэгэл бараг тэгээ дууссан багшаа ер нь. Тэгэл ер нь нэг зураг авахгүй тий. Тэгсэн ирнэ ингээд найзлаад байдаг ч гэж. Гэхдээ зарим хүмүүс ингээд амар тийм нэг найзалдаг мөртлөө нэг заавал ингээд зураг авуулснаа амар tag хийж юм гэлээдэг шүү дээ тий. Тийм байхгүй харин. Story mention хийж юм байна. Би ч гэсэн яг найзуудтайгаа яг bestүүдтэйгээ уулзаад баг селфи хийхгүй шүү. Уулзаад болол ерөөсөө селфи хийдгүү тий. Хийдгүү мар. Тэгээ уг нь хэдүүлээ гоё зураг авахулж гэдэг л. Тэгээ яг бид нар бас яг тийм боломжтой байсан байхгүй юу яг бөөнөрөө нэгнийхээ төрсөн өдрөөр ингээ бүгдээрээ авахулдаг. Тэгээ 2 жил л тэгж авахулсан тэгэл байхгүй. Одоо бол бүр зураг байхгүй. Амар сонирн байгаа. Гэсэн юм ингээд нэг найз биш хүмүүс амар ингээ селфи авахлах дуртай байдаг. Амар сонио. Би ингээд яг бодоод үзсэн чинь яг нэг байдаг юм байна. Тэгээ уг нь авуулж ивэл гоё өстэй. Дараа нь ингээд олон жилийн дараа хөгшөрсөн байна. Харахаар гоё зурагтай байвал уг нь гоё л. Гэтэ яг гоё юм хийвэл зураг авалдаг юм л та. Сая би Тайван анир дээр очиход бол гоё зураг авсан хамтдаа. Авуулаагүй ч юм уу юу вэ? Хамтдаа зураг авуулаагүй юм биш. Яа, тэр бивийнхаа зургийг авсан. Тэр яг true friendshipтэй хүмүүс болохоор нэг тийм зураг авуул ингээд бид хоёр найз шүү гэсэн тийм prove хийх хэрэггүй. Гэтэ тэргэл байхад агиих гоё зургнууд авч өгдөг байжээ. Тэргэлийн авч өгсөн зургууд л миний ер нь хамгийн гоё зургууд. Насан туршийн зүгээр угаалгаа тавихаар гоё тийм зургнууд. Миний хамгийн их лайктай зураг чинь тэргэлийн авч өгсөн зураг. Shout out to Koisa Mua. Instagram дээр дагаарай. За өнөөдрийн подкаст ингээд дуусчаана. Сонссонд баярлалаа. Тэгээ 2 дугаар дугаарыг бас сонсож байгаа хүмүүст баярлалаа. Тэгээд улам сайжрах болно. Дараагийн дугаарыг дараа 7 хоногийн бүтэн сайн түлээж аваарай.
За тэгээд төсгөлийнхаа дууг би найз нөхдийн тухай ярьсан чинь би яг жоохон найз нөхдөдтэй холбоотой дуу явуулж там гэж бодлоо. Тэгээд бас бид нараас нэг амар одоо 10 жилд ч юм уу амар их найзалдаг байсан хүмүүс байдаг тий. Тэднийгээ бас зарим нь бас алдцсан. Нэг одоо нэг харьцаа болцсон. Их сурвалж гэсэн найзалдаг байсан зарим нэг хүмүүсийг бас нэг одоо нэг тоохоо болцсон ч юм уу тий. Нэг жоохон тим юмнууд бас байдаг. Гэхдээ яг зүгээр. Гэхдээ яг би зүгээр өнөөдөр болохоор яг Club 8 The Friend What I Once Had get in dog зориулж байгаа шүү. Тэгээд хинт ч зориулаад байгаа юм. Зүгээр сонсож байгаа хүмүүст зориулж. Зүгээр яг энэ зүгээр айгуу хөөрхөн дуу. Тэгээд бүх